За, говьны санхүүгийн цуврал хичээлийн маань хичээл мөнгөний цаг хугацааны үндсийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Мөнгөний цаг хугацааны үндсийн хичээл дээр мөнгөний цаг хугацааны үндсний хамгийн үндсэн ойлголтууд болох ирээдүйн үндсэн, өнөөгийн үндсний талаар авч үзнэ. За, ирээдүйн үндсээс эхлэе. За, энэхүү томьёон дээр байгаа томьёог та бүхэн хараад аваарай. AFR ерөнхийдөө final amount, за ихэнхдээ future value гэж ерөнхийдөө нэрлэдэг. За, P-гэр бол present value буюу зарим ихэнхдээ бас principal, зарим тохиолдолд starting amount гэж бас нэрлэж явсан байна. За, хаалтан дотор байгаа R нь бол хүүгийн хэмжээ байгаа. За, T-м нь болохоор хугацааны үе байгаамаа. За, ерөнхийдөө энэхүү график дээрээс бол $1 30 жилийн хугацаанд янз бүрийн ялгаатай хүүгийн нийлбэл хүүгийн хувь хэмжээгээр мөнгийг хэдэн төгрөг болж өсөх вэ гэдгийг харуулсан юм график харагдаж байна. За, хамгийн өндөр өгөөжийг бол энэ $17.45 дээр харж байна. За, энд бол мөнгийг жилийн 10% хүүтэйгээр 30 жилийн хугацаанд $1-ыг хадгалж. За, энд болохоор 8%, 6%, 4%, 2% гэж харагдаж байна. За, тэгэхээр энэ чэнэс сэдвүүлээ юу харж байгаа вэ гэхээр өндөр хувь хэмжээнд хөрөнгө оруулалт таны хөрөнгө оруулалт их хэмжээгээр өснө нэмэгдэх юм байна. За, мөнгө гэж юу вэ гэдэг талаар хэдүүлээ эхлээд бас тодорхой хэмжээнд ярилцсан. За, мөнгө дээрээс нь цаг хугацааны талаар авч үзнэ. За, цаг хугацааг бол ерөнхийдөө цаг хугацаа гэдэг бол санхүүд бол маш чухал үзүүлэлт байдаг. За, цаг хугацааг бол ерөнхийдөө мөнгө гэж бас нэрлэж болно. Нөгөөтэйг бол цаг хугацаа бол алдсан боломжийг өртөг юм гэж бас. За, мөнгө альва нэгэн хөрөнгө оруулалтыг мөнгийг өсгөн үргэлжлүүлэхийн тулд бол тодорхой цаг хугацаа бол шаардлагатай байдаг. За, мөн түүнчлэн мөнгийг хадгалж эхэлж байгаа тэрхүү стартинг таймыг бол цаг хугацааны шугам дээр бол тэг 0-оор тэмдэглэж байна. За, хэдүүлээ нэг юм сонирхолтой зүйлийг авч үзье. За, өнөөдөр $100,000 хүлээж авах уу эсвэл 1 жилийн дараа хүлээж авах уу гэсэн ийм хоёр сонголт танд байя гэж бодъё. За, хэрвээ та өнөөдөр хүлээж авсан хэрвээ мөнгө хүлээж авах юм бол танд хөрөнгө оруулалт хийх боломж байна. Хөрөнгө оруулалт хийгээд $100,000 1 жилийн хугацаанд өсгөх бүрэн боломж бас харагдаж байна. За, эсвэл жилийн дараа та $100,000 авах гэдэг хоёр сонголт байдаг юм байна, тийм ээ. За, энийг тайлбарлсан тайлбар аль нь зөв бэ гэдэг. За, тэгвэл ерөөсөө өнөөдрийн $100,000-ыг та сонгох нь зөв юм аа. Өнөөдөр $100,000-ыг та хүлээж авсан танд илүү их үр дүнтэй ашигтай юм байна. Яагаад вэ гэхээр та өнөөдөр хүлээж авсан $100,000-оо хөрөнгө оруулалт хийж хүүгийн ашиг хүртэх боломжтой байна. За, энэ утгаараа ерөнхийдөө санхүүд хэрэглэгддэг нэг юм нэр томьёо бол бас хэрэглэгддэг. За, тэр маань юу вэ гэхээр энэ дурдж байгаа өнөөдрийн $1 нь маргаашийн буюу ирээдүйн $1-оос илүү үнцэнтэй гэж үздэг. Өнөөдрийн $1 нь маргаашийн $1-оос үнцэнтэй гэж үздэг концепт байдаг. Өөрөөр хэлбэл таны хувьд өнөөдөр танд байгаа $1 бол таны хувьд бол илүү их ашигтай юм аа. Ирээдүйнхээс. Учир нь та одоо байгаа энэ мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ингэснээр та илүү их мөнгийг ирээдүйд хүлээж авах боломжийг өөртөө олгож байгаа юм аа.
Учир нь та өнөөдөр өөрийнхөө гар дээр байгаа 100 мянган долларыг хамгийн бага хүүтэй жилийн 10% хүүтэй хадгаламжинд хийхэд нэг жилийн дараа ихэд та 100 мянган 110 мянган доллар болгочих боломжтой. Өөрөөр хэлбэл та 10 мянган долларын хөв орлого хүртэж байна. Гэтэл та жилийн дараа 100 мянган долларыг хүлээж авах юм бол танд 110 мянган доллар буюу 10 мянган долларын өгөөцөнд хүртэхгүй. За ингээд бид нэрээ саяны тооцооллуудыг нөгөө л үндсэн гол томьёо болох ирээдүйн үн цэнийг тооцох томьёогоор бодож байгаа. За хэдүүлээ тэгвэл энэхүү томьёогоо ашиглаад дараах жишээ хэдүүлээ хамтдаа харцгаая. Хүүгийн хувь хэмжээ 5%. Та одоо 100 мянган долларыг хадгалах боломжтой гэсэн. За тэгвэл нэг жилийн хугацаанд хадгалахад яах вэ гэж. За энэ бол нөгөө P буюу present value маань дээр явж байна. Present value starting amount маань хүүгийн хувь хэмжээ маань энэ дээр орж ирнэ 5%. За энэ бол одоо манай ирээдүйн үн цэний тооцоолол маань дээр гарчиж байна. Future value буюу final amount. За ингээд хүүгийн хувь хэмжээ маань 5% маань 0.5 гэж бичигдэнэ. Ингээд нэг тэр нэг зүүн болохоор 1.5 болж хүрнэ. Ингээд энэ хоёрын маань үржүүг болохоор 105 мянган доллар болж хөрч байна. За тэгвэл хэдүүлээ дараагийн хоёр дахь жишээ авъя. Хүүгийн хувь хэмжээ жилийн 20%. Өнөөдөр та 100 мянган долларыг хадгаламжтай хийж байгаа гэж төсөөлье. Ингээд нэг жилийн дараа ямар үр дүн танд хүлээх вэ гэхээр эргээд харах юм бол стартинг amount маань 100 мянган доллар, хүүгийн хувь хэмжээ энэ дээр 20.0.2 Т 1 жил учраас 1 гэж очино. За ингээд P буюу future value final amount-а хэлээд тооцъё. Final amount-а хэдүүлээ тооцож гаргая. За 100 мянган үрждэг нь 1.120 ингээд 120 мянган доллартай байна. За одоо хэдүүлээ өнөөгийн үн цэний талаар авч үзье. Өнөөгийн үн цэн. За ирээдүйн үн цэн, өнөөгийн үн цэн. За хувь хүмүүс болон хэрэглэгчдийн хувьд өөрийнхөө мөнгийг ирээдүй рүү хийх ирээдүй рүүгээ хийдэг байна. Үүний тэг тод жишээ бол өөрийнхөө ирээдүйн тэтгэврт гарах насандаа зориулж, тэтгэвртэн зориулж мөнгийг хадгалдаг. Хэрэглэгчдийн хувьд тэгэхээр ерөнхийдөө ирээдүйн орлогоо ашигладаг. Ирээдүйн орлогоо ашиглахын тулд тэд яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний зээлийг өнөөдөр авдаг. Энэ нь өөрөө ирээдүйд өөрийнхөө олох ёстой байсан орлогыг өнөөдөр авч ашиглаж байна гэсэн үг. Үүний нэг тод жишээ бол бүхий төрлийн зээлүүд байгаа юм аа. Жишээлбэл өнөөдөр байр худалдаж авах ихтэй зээлэр. За гихэмчлэнгээр маш олон төрлийн жишээг та бүхэнд өрдөөж бас болох юм аа. За өнөөгийн үн цэний хамгийн гол үндсэн концепцийг хэдүүлээ одоо харцгаая. Өнөөгийн үн цэн гэдэг бол ерөнхийдөө ирээдүйн өнөөгийн үн цэн гэдэг бол өмнө урсгалын үн цэнийг өнөөдрийн долларын хэмжээгээр өнөөдрийн мөнгөний хэмжээгээр илэрхийлэхийг хэлнэ гэж бас орчин улс тодорхойлж болох юм аа. За тэгвэл хэдүүлээ 110 мянган долларын өнөөгийн үн цэн бол 100 мянган төгрөг юм аа гэж үзэж байна. Гэтэ нэг жилийн хугацаанд.
хүүгийн хувь хэмжээ 10% байсан гэж үзвэл. За тэгэхээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр та ирээдүйд банкны хадгаламжийн хөв жилийн дунд чинь нэг 10% байлаа гэж үзэх бол жилийн дараа $110,000 авах жилийн дараах $100,000 авъя гэж бодож байгаа бол өнөөдрийн $110,000-тай чинь тэнцэж байна гэсэн үг байна. Жилийн дараах $100,000 гэдэг бол өнөөдрийн $110,000 гэсэн үг байна. Тэгэхээр тэгэхээр ерөөсөө өнөөгийн үнцэн гэдэг бол ерөөсөө ирээдүйн мөнгийг өнөөгийн үнцнээр илэрхийлэхийг л хэлж байна гэж шууд хэлж болох юм байна. За $110,000-ыг өнөөдөр ингээд нэг жилийн хугацаанд хүлээж авлаа. За тэгвэл өнөөдрийнх нэг жилийн дараа тийм үү? За тэгвэл бол хэдүүлээ юу гэж тооцох вэ гэхээр нэг жилийн дараах $110,000-ийн өнөөгийн үнц нь бол $100,000 юм аа гэж. $100,000 юм аа. Гэхдээ энэ дээр хүүгийн хувь хэмжээ үнээр хамгийн гол нөлөө үзүүлнэ. Хүүгийн хувь хэмжээг жилийн 10%, өөрөөр хэлбэл мөнгийг жилийн 10% гэж үзэх тул нэг жилийн дараах $110,000-ийн өнөөгийн бол $100,000 юм аа гэж үзэх боломжтой юм аа. Хэрэг хүүгийн хувь хэмжээ ялгаатай юм бол энэ дүн ялгаатай болж эхэлнэ. За дараагийн нөхцөл. За жилийн хүү 10% гэж үзэх юм бол 10 жилийн дараах тийм ээ $100,000-ийн 10 жилийн дараах $100,000-ийн өнөөгийн үнц нь $42,000 болж байна. За хэвшмжлэнгээр хэдүүлээ ялгаатай тооцоололтыг харлаа. За тэгвэл өнөөгийн үнцнийг тооцож байгаа үндсэн болтгоогоо хэдүүлээ биш явцгаая. Present value тэнцүү future value хуваах нь нэгдэр нүгэн нарын Т зэрэг байна. За энэ томьёо маань ирээдүйн үнцний томьёоноос гаргалгаа хийх замаар болтож байгаа та бүхэн хэлбэрхэн ойлгох ба. За жишээлбэл англи дээр маш олон төрлийн кейсүүд байдаг. За Майкл гэдэг хүн $250,000-ийн джекпот хоцсон байна. За ингээд ерөнхийдөө энэ хүн нийт энэ джекпотоо бүтнээр нь хүлээж авахд бол 5 жил хүлээх шаардлагатай болсон байна. Чин хэрвээ яг өнөөдөр энэ бүх одоо $250,000 хүлээж авах гэх юм бол $200,000 үгүй гэдэг саналыг тавьжээ. Энэ үнэхээр сайн санал мөн үү гэдгийг хэдүүлээ тооцож үзье. Хүүгийн хувь хэмжээг 6% гэж тооцноо. За тэгэх юм бол хэдүүлээ өнөөгийн үнцний аргаар тооцно. $250,000 мөн ирээдүйн үнцийн хүүгийн хувь хэмжээ 6% бид 5 жил хүлээн шүү дээ. За тэгэх юм бол өнөөдөр $186,815 болжээ гэж. За тэгэхээр ерөнхийдөө болол жилийн дараа $250,000 авах уу эсвэл одоо $200,000 авах уу гэдгийг энэ казиногийн хүмүүс Майкл тавьсан байна. За тэгээ Майкл маань ер нь дунджаар хүний хувь хэмжээ жилийн 6% байгаа гэдгийг мэдээд $250,000 6%-ийн одоо жилийн 6% гэдэг хувийг ашиглаж $250,000 маань өнөөдрийн ханшаар хэдэн доллар байгаа вэ гэдгийг тооцоход $186,000 эзэжсэн байна. Тэгэхээр энэ хүн одоо шууд санал болгож байгаа казиногийн санал $200,000-ыг хүлээж авах нь илүү better choice болох нэ. За энэ мэтлэнгээр маш олон condition ситуацид ашиглах боломжтой байна. За ингээд өмнөний цаг хугацааны үнцний эхний хичээл маань дуусч байна. Анхаарал тавьсан бол баярлалаа.